За, hi guys. За, өнөөдөр та бүхэндээ хараагдсан 9 дугаарын тухай бол танилцуулгаж бэлдсэн байна. За, энэ нь яг ямар учиртай вэ гэхээр Америкийн утасны шугамд залгаж болдоггүй хориглогдсон мөн ийм хараалтай дугаар гэж яригддаг тийм 9 дугаар байгаа. За, дугаарын 9-т The Devil's Hotline буюу 1-216-333 1810 гэсэн дугаар байгаа. За, энэ монголоор орчуулбал чөтгөрийн шууд утас. За, энэ нь гаж үзэгдэл буюу paranormal story сонирхчдын дунд бол ихээхэн алдартай дугаар байдаг. За, энэ дугаар руу залгавал хачиргалтай чимээ, дуу хоолой, зарим чөтгөрийн инээд сонссон гэж бол ярьдсан байна. За, нэг аимшигтай явдал нь сонид цангаасаа бол залгасан хүний тухай байдаг. За, эхэндээ намуухан шивнээ сонсогдож байснаа. Шивнээ нь улам чангарч сүүлдээ бүр мух орилоод байсан гэдэг. За, үүнээс шүн бүр ямар нэгэн шивнээ сонсогддог болсон байна. Дугаар 8. The Crying Boy буюу 828 756 1-9 гэсэн дугаар байна. За, энэ нь монголоор орчуулбал уйлж буй хүү. Энэ дугаар нь илүү dark түүхтэй дугаар байгаа. 1990-ад оны ихээр нэгэн айлын гэрт бол гал гарсан байдаг. Тухайн галаар тэр айлын хүн өнгөрсөн бөгөөд шатсан тогшлоос нэг нь шатаагүй зүйл олсон нь хүүгийн хөрөг зураг байсан ба. За, тэр үеэс хойш энэхүү дугаар руу залгавал хүүгээ уйлах дуу сонсогддог гэдэг бол яриа гарсан байна. Дугаар 7. The Haunted Death Number буюу 1888 888 8888 гэдэг дугаар байгаа. За, энэ монголоор орчуулбал хараагдсан үхлийн дугаар гэгддэг. За, энэ дугаар нь дугаарын эздэд тохиолдсон явдлаас үүссэн түүхтэй. За, анхны эзэн нь 48 наснда хорт авдраар нас барж, дараагийн эзэн нь буудуулж нас барсан зэвсгийн амичин байжээ. За, сүүлийн эзэн нь харт амхины хамааралтай нэгэн байсан бөгөөд буудуулан хөнөөгдсөн байдаг юм байна. Үүний дараа энэхүү дугаарыг хэрэглэлтээс хассан байт юм байна. За, хэдийгээр энэхүү цуу яриаг болгар хувилбараар үндэслэн боловч Аз даяар хурцтай тархсан ажээ. За, энэ дугаар руу залгавал хачин чимээ сонсогддог. Залгаснаас нь хойш хэд хоногийн дараа золгүй явдал тохиолддог гэдэг бол цуу яриа байдаг юм байна. За, дугаар номер 6. The Sadako number буюу TIG 4444 4444. За, Sadakoгийн дугаар буюу хэрв та энэ 1998 онд гарсан The Ring буюу бүгж гэх киног үзсэн бол энэ Японы кино байгаа. Та ингээ хайгаад үзээрэй The Ring гэд. За, энэ киног үзсэн бол Sadako гэж юу болохыг сайн мэдэх ах. Энэ нь бол товчоор бол хараагдсан бичлэгийг үзвэл дэлгэцээс нь гарч ирдэг тийм үс сонзонгийн сүнс байгаа. За, нэгэн эмэгтэй дугаар руу залгахад beep гэсэн чимээ гараад хинрүүч залгасан тэр чимээ гарсаар байгаад утас нь эвдэрсэн гэдэг цуу яриа хүртэл байд юм байна. За, дугаар номер 5. The Number of the Beast буюу 666 666 6666. За, энэ бол чөтгөрийн дугаар гэдэг. За, ерөнхийдөө бол ямар нэгэн кинон дээр 666 гэдэг тоог ер нь хараагдсан дугаар гэж бол гаргадаг тийм илэрхийлдэг байгаа. За, 2000 оны ихэр хүмүүс энэ дугаараас шүн дунд дуудлага хүлээн авч эхэлсэн бөгөөд энэ дуудлага дууссаны дараа юу болох талаар ачирхалтай зөвлөлийг хүлээн авч эхэлсэн байдаг юм байна. За, paranormal сонирхогчдод бол энэ дугаар руу залган зарим нь бол юу ч болов гэдэг бол харин зарим нь нууцлаг тэмдэгт бүхэн мессеж хүлээн авсан аваад байгаагаа бол интернетэд хуваалцсан байт юм байна. За, дугаар номер 4. За, энэ бол Phantom Line буюу 1 тэг гэсэн дугаар байгаа. За, энэ бол хий үзэгдлийн шугам гэж нэртэй. За, энэ дугаар руу залгасан нэгэн залуугийн түүх байдаг ба дуудлага авмагц эгчийнхэн нэрийг шивнээд удалгүй уйлах чимээ сонсогдсноор тасардаг байна. Дугаар номер 3-т бол The Unsolvable Number байгаа. За, энэ нь 20 гэсэн дугаар байгаа. За, энэ нууцлаг дугаар нь болохоор цаг хугацааны гогцоо гэж нэрлэгддэг дугаар бөгөөд дуудлага хийсний дараа бол хэдэн минут эсвэл хэдэн цаг өнгөрсөн байдаг гэдэг яриа байд юм байна. Мөн энэхүү дугаар руу залгаад ухаан алдаж хэдэн цагийн дараа сэрж яг л цаг хугацаанд гацсан мэт болсон гэсэн тийм цуу яриа бас байд юм байна. За, энэ 9 дугаар нь болохоор ерөөсөө цуу яриа болсон дугаарууд байгаа шүү. Интернетэд
болохоор тийм тарсан. Та ингээд бичиж үзээрэй. The cursed number гэд бичиж үзвэл YouTube дээр ингээд гарч ирнэ. За тэгээд тэр дугаарлууд руу залгасан. Тэгээд тэр дугаарыг ингээд англи тайлбараар тайлбарласан юунууд байгаа. Тэгээд та орж харж үзээрэй гэж хэлье. Тэгээд дугаар номер 2-т болохоор The Red Room Line буюу 408 634 28-6 гэдэг дугаар байгаа. За энэ нь болохоор улаан өрөөний дугаар гэсэн монгол орчуулгатай. За энэ дугаарлуу залга бол одоо ямар нэгэн даалгаврыг танд өгнө. За биелүүлээгүй тохиолдолд таны аминд хүрэх байдлаар болвол үргэлжилдэг. За анх энэ дугаар нь интернет хэрэглэгчдийн дунд бол ихээхэн алдартай болж улмаар нэг төрлийн одоо ямар нэгэн портал буюу одоо тийм хайр ертөнцтэй холбогдох хаалга гэж ярьж ирсэн байдаг. За дугаар номер 1-т бол The Screamer буюу 701 347 1936 гэдэг дугаар байна. За одоо энэ Screamer гэдгийг монголоор орчуулвал одоо орилогч, орилон гэх юм уу? Тийм байгаа. За энэхүү дугаар нь TikTok болон YouTube дээр YouTube хэрэглэгчдийн дунд бол ихээхэн алдаршсан дугаар байгаа. Залгахаар өөдөөс хашгираад идэг гэдэг цуу яриа байгаа. За эхлээд шивнэж байснаа улмаар хоолоо өргөсч чангараад хашгирч эхэлдэг гэдэг бол цуу яриа байдаг. За энэхүү 9 дугаар болвол эсвэл цуу яриа интернет хэрэглэгчдийн дунд болвол яригдсан тийм цуу яриа болсон дугаарууд байгаа. Ямар нэгэн тийм батлагдсан юу бол байхгүй. За хэрвээ та ингэ сонирхож үзвэл энэ дугаарууд руу залгаж үзээрэй. Монгол дугааруудаас бол залгаж болдог ах гэж бодож ин тийм. Тэгээд хэрвээ залгаад ямар нэгэн тийм хариу үйлдэл аваад ямар нэгэн зүйл болсон бол комент хэсэгт бичээрэй. Юу болсноо. За тэгээд дараагийн дугаараар одоо дараагийн бичлэгээр ямар шүү төрлийн сонирхолтой зүйлийг сонсомоор байгаагаа бас комент хэсэгт бичээд үлдээгээрэй. За та иймэрхүү тийм портал сайт тэгээд ийм портал харийн ертөнцийн хаалгыг нээдэг тийм дугаар байдаг гэдэгт итгэдэг. За үнэхээр байдаг гэвэл та залгаж үзэх үү? Та залгаж үзэхээс айж гин үү?